17 дугаар жарны Хэлэн дэх хэмээх модон луу жилийн сар шинийн баяр цэрүүлэн бэлтгэж буй хаврын гэгээ хөтөлбөрийн бүхэн ав нэвтрүүлгийн маань энэ удаагийн зочных Улаанбаатар хотоос 1300 гаруй километрийн зайд орших зэрэг суманд амьдардаг Монгол улсын зан Батүлзигийн ав Баяр Хуугаан. Баяр Хуугаа бол Монгол улсын хүчит зам Батүлзигийн ав нутаг усныхан дан хайрлан хүндлэгдсэн хүн. Мөнх засцуутай хайрхны арга хүнд идэх загчин зоны үлгий Ховд аймгийн зэрэг сум шидрүү өвлөн мөнгөн засанд цайвалзан гэрэлтнэ. Энэ л цэнхэр хязгаар нутагт Монгол түмний хайртай хөө түмэн олноо шуугуулан багтуулсан хүчит зан Батүлзи төрж өссөн билээ. Бид сар шинийн баярын дугаарынхан зочныг зорин Ховд аймгийн зэрэг суманд ирээд байгаа нь энэ. Баяр Хуугаа болон түүний гэргээ замбаг цэцэг нарамнасааран малмаллаж үндэсний өгүүлэмжлэн тэж дөрвөн хүүхдээ гарыг нь ганцганд хөлийг нь дөрөнд хүргэн өдгөө ийм төвшин жаргалтай амьдарч байгаа ажээ. Тархан сайхан хөвлөж байна уу? Сайхан хөвлөж байгаа. Тархан сайхан хөвлөж байна уу? Содохгүй цагаан саргаар гарах гэж байна. Бас хүүгийнх нь бас бэлтгэл сургалт бас сайн байгаа бах. Энэ жил бас цагаан сараас хүүгээ ер нь луучлынхаа цагаан сараар тэр сайн барилдана гэж харж байгаа бай. Тэгэлгүй яхаа хүний үүднээс одоо хүүгээ сайн барилдах бах. Төрүүлэх байх л гэж бодож сууж байгаа шүү дээ. Би бол барилдаа нэг бол асахгүй бүгдийг хардаг, үздэг. Манай гэрийн хүн бол одоо тэгээд яагаад ч юм бөөмөд хүүгийнхаа барилдаа нэг тийм сайн харж чаддгүй. Тэгээ би одоо дамжуулт хөрөг гүйцэтгэдэг. Хүүгээр нь баяг хардгүй штэ. Тэгээд зунаа нөхцөлд бол гадаа тэгээд сүүгээ суулганда өхнөөс агаад сүүгээ нэргөөд сүүжин тэгээд гэрийн хүнүүдээр тэгж ингэж одоо тэг давлаа шүү. Яг ихгүй болохтай чинь тэгээд нэг даваасаа хоёр даваасаа хагаад ууландаа хар залбираад тэгээд хүүгэн төрүүлээ. Тэг давлаа гэхдээ баярлаад тэгээд үүлээд тэгээд өөр тэгээд давталт болох төр манай хүн хэлдэг. За одоо хүүгээ хараарай. Одоо хүүч яг ингэж барилдсан шүү. Тэгээд дандаа давталт үзнэ. Ерөөсөө тэр яг ингэж одоо ч гэсэн юм ямар бүх одоо миний хүү сайхан усын том цодон түрээ сайхан том цод ирэмд хүрээ уужт би одоо ч хүртэл харддаг сон яагаад гэвэл ингээд одоо ингээд нөгөө өрөөндөө сууд. Энэ хүүн бас их бярлахаж барилддаг. Аавыгаа дагаж их бяр суусан, өөсдөж их бэлддэг байсан гэж ярьдаг. Тэгэхээр та бас ямар ажил хүн их тантай хийдэг, хвчлэн хийдэг бай. Манай хүүч одоо манай том хүүхэдтэйгэл одоо хүүгөө дагуулж хадлан бордоо хашаа хороо айл малхуу нослох янз бүрийн ажилд одоо хүүгөө бүгдийг дагуулж явдаг байлаа. Одоо тэгэл хүнд хөчр ажлыг ирнэ одоо их нугуулж өгдөг байсан. Тэг шантардгүй зодуулчаал явждаг. Тэгээд гүгэл очоод маргааш нь харин нэг аавараа зодуулчаад нягдэлт юм хийн штэ. Тэгж түнэрхэж барьж гунж гутарж тэхгүй. Миний хүүч нэг тийм нэгсэн угаасаа тийм зангаараа одоо миний хүнийг өстө хүний унган төрөх зангаараа яа. Малчин хүн тэгээд одоо малдахдаа аливаа юмнаас шантрахгүй тэгэл болон бүтэн гэсэн сэтгэлгээтэй ажиллах юм бол тэгэл ерөнхийдөө малдахад өлөөд өхөн болдог. Шантрах үе зөндөө гаралгүй яах вэ? Байгалийн цаг агаарын бэрхшээлээс олж зөндөө байгалийн шалгууртаа тулгарч явсан малж явах хугацаанд. Манай хүүг сургуультай явуулаа тэгээд нэг сар гарантай болоо тэгээ манай хүү чинь буцаа хөрөөд ирсэн байхгүй. Тэгээд тухайн үедээ тэр чи одоо 2000 оны 8-9 оны үед баха. Би тэр бас нас залууч байлаа, мал хөөч нэлээ өтгөн ариун байлаа. За одоо эцэг хүний бодол одоо миний хөвийн бодол. Энэ одоо бөхөөлөд ингээд явж чадахгүй цааш эренгүүт нь одоо малуулъя гэж бодоод. За миний хүү одоо чи бөхөөлж чадахгүй цааш явж малдаа миний хүүгээд. Миний өөрийн төрсөн дүүнэр бол одоо энэ зэрэг сумын 12 жилийн сургуулиуд 2-3 тийм багш дүүнэр байдаг л да. За анх одоо үгүй буцаа сургуульд нь суулгая гэдэгсэн би тэр дүүнэрийнхээ өгөнд орлого эсэргүүцээд. За миний хүү ямар ч гэсэн чи явж малаа
өөж малсан дээр ахоо да гэж явуулаад нэг бүтэн жил мал хариулж явж ирсэн л да манай хөө. Сургуулиа хаяад явжсэн хажууд сайхан бөх болсон. Малдаа явсан бол миний хүү яах вэ? Тэгээд буцаад сургуулиа хаяад ирээ буцаад бөх болохт нь ээж аваар нь одоо сайхан баярлж байгаа. Буцаад явахдаа манай хөө өөрөө шууд хэлсэн л да. За аав ээж хоёр минь одоо хүүгээд одоо л нэг явуулаад өгч. Дахиад одоо хүүн эргэж ирэхгүй гэд. Тэгээ явсан л да. Хүүг одоо ингээд бүхийн замд ингээд оруулсан бас Эрхэн баяр авраггүй бас миний хүү бас гоё байсан. Их гоё дэмжсэн тийш амар гоё дэмжсэн. Бас нэг хазааж явах үед нас миний хүү бас чихэлж явсан хүн тэр нь штэ. Эрхэн баяр авраггүй штэ. Анхны одоо миний тий штэ гоё байсан. Тэгээд тэр хүнд би бас их баярлалаа. Миний хүүг одоо бүхийн сургууль хайчаад тэгэл ахаад нэг малчаад ахаад очиход тэр хүнд миний хүүг төвшсөн дээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Monz Group. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Box брэнд. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Empire Totem брэнд. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Хошхон брэнд. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Evento Valrum. Батэлзээ бол ер нь их тайван. Ер нь тэгэл ер нь тайван дуу шахав. Ерөөс нь их уурал уцаар бол нэг тэгж гараад байдаггүй. Тэгэл ер нь ямаач саажаас миний хүн өхөрч саажаас тий өхөр саахтаа миний хүн нэг жоохон тийм бартаг саадаг суулгаан газар тавьчихад саадаг чи ингээд суулгаан ингээ яваагач хатаар болохгүй байна ээжэгчгөөд ингээд газар тавьчихад саажаас нь ямаач саажаас нь Ийм нэг хангалттай ер нь хөдөөнөө хүүхдэн чинь тэгэл байнга л ийм нэг хангалттай маалдж өссөн да. Та өөрөө ер нь юм нэг хангалт юм хэр хүн байв. Бас тэгэл хөдөөний ажил болсон. Тэгэл мал хуутагаан тэгэл өөрөө гар үрчлэн алддаг л байсан. Судмаа дагаж хүн бас бөгтөрдөг гэж ярьдаг. Тэгэхээр бас таны болон бас гэргийг нь танаас удамжаар барилддаг дээр үесээ тийм хүчтэнгүүд байвуу энэ тухай тасах ургуудныхаа тухай тасах ууч. Манай хүү бол хоёр талаас бүхий удамтай. Миний өөрийн талд бүх байсан миний ээжийн аав бүх хүн байсан. Миний өөрийн төршин дүү сумандаа барилдаг самын зан хүн байсан. Манай эхнэрийн талаас бол одоо бас бүхий удамтай. Яг одоо манай эхнэрийн ээжийн төрсөн ахын хүүхдүүд одоо энэ суманд ах 4 5 тэн сумын зан хүмүүс байдаг. Хоёр талаас л бүхий удамтай. Баяр хүүгийн Батүлзээ 2014 оны Ховд аймгийн Баяр наадамд аймгийн харцаг тайван дөвдөг шороотон үзүүрлэж аймгийн зам цол хүртсэн. Мөн дугаан жилээ Орхон аймгийн Баяр наадамд аймгийн зам Бадам гарваар 8 давн төрүүлж аймгийн Арслан цол хүртсэн түүхтэй. Тэрбээр ардын өвсгөлийн 101 жилийн ом Баяр наадамд улсын харцаг золбоотой хүч үзэн араар нь шахаж мордон давж улсын зам цол хүрдсэн торгон агшинг бүхд хайртай Монгол түмэн тодоос тод санаж байгаа байхаа. Ёс зүй хүнлэг чанараараа бөгчүүдийн үлгэр дуурайл улсан Батүлзээ зан багасаал аав ээжидэн тусалж 3 дүүгэн харж андхаас гадна айл сахалтын дан тус хүргэсэн ажилсаг хөдөлгөөнтэй бусадтай эвэй дүүрэн бусдын хайрыг татсан хүү байсан тухай аав ээж хоёр нь амурлдан ярьсан. Тэрж утгаараа Батүлзээ зан бяр тэнхээтэй өв тэгш хүн болж өссөн бизээ. Баяр хүүгээ хүүгэн их сургуулаан хаяад ирэхэд нь миний хүү сургуульд сурч чадахгүй бол аав ээжийг нь дагаад малчин бол. Ахиж хот явна гэж ярилдаггүй шүү. Химээсэн нь хожим улсын зан цолтой болох ташуур болж хурцлсан хатуухан үг байжээ. Харин түүний ээж замбаг цэцэг ихч хөөгийн хэм барилдаж байгааг үзэж чаддаггүй гин. Тиймээс хүүмэн бэртэл гэмтэлгүй уран сайхан барилдаж даваасай хэмээн залбирч өндөр алтай уулстан сүргэн барилдаан дуустал гадаа байдаг тухайга хуучилсан билээ. Хөх алтай улсын хүү улсын зам Батүлзээгийн аав ээж хоёр Ховдын цэнхэр хязгаар нутгийн хан хүн зонд малч хөдөлмөрч тусчааран хүндлэгдэж хайрлагдсан улсын зан төрүүлж хүмүүжүүлсэн гэр бүл
ийм л байдаг болов гэмээр нэмж төвшин хүмүүсэжээ. Бид тэр 91 онд айл болоод тэрнээс хойш одоо 32 3 жил мал малжаад энэ орон нутагт амьдарч байна. Анх ингээд битээр ингээд суугаад сайхан Батүлзээ гарлаа тэгээд хоёлаа айл хийсэл явах тэр айл хийсэх дуртай айлд очиж бэлэг аавна гээл тэгэл өглөө босоод хувцас өмсөлдөг дижигээ зогсчдөг. Тэгэл миний хүү одоо яарад байна вэ? Яарад байна ч бэлэг аммаар ойгийн точи эмээгийн точи гээл ер нь тэгэл дандаа тэгж л их яадаг хөхт байсан. Тэгэл ер нь тэгэл жоохон байх нь л ер нь тэгэл тэр үед чинь нөгөө телевизэр гэдэг юм байдгүй тэгэл нөгөө цагаан сарын бүх мөх болохтой аавыгаа дагаал тэгэл айлд очиж бүх үзнэ. Тэр болгон айл телевизэр байдгүй мотор асааж телевизэр гаргадаг. Аавыгаа дагаал айлд очиж бөхөө үзчихэл ирээл тэгэл бүтүүлдэг. Тэр бас та хүүгээ баг болчор багт нь байлж байгааг хараад ер нь ямар дотоод юу гэж боддог вэ? Манай хүү бол ер нь багасаа л ер нь нэг тийм хүнд ястаа тийм хүүхэд байсан л да. 4 настай эхэлж зүгээр хоньны мөр унж сурсан. Морин дээр суулгаад өөрөө хөтлөөд явдаг байсан. Тэгээд 5 настайгаас эхэлж хурдны мөр унж эхлээл. Тэгэл нэг 3 4 жил унаад нэг 2 дугаар ангид орж ирэл. Тэгэл моринд хүндтэл мориноос хасагдсан. Энэ нь багын тийм яс хүндтэй хүүхдээс. Гэрэг нь бас ялд руу ярьлаа. Манай хүү бол ерөөсө хувц тэсгээд хүүхэд байсан гэж. Тэгээ таныг заримдаа зэмлээ тэр ч одоо надаас ах хүн шүү дээ гэж зэмлдэг байсан гэж. Гэргээс та энэ талаас хахан дэлгэрэнгүй хөөж өөрөөч. Ер нь л их ноолдох дуртай тийм хүүхэд байсан. Тэгэл тэр үед ч одоо нөө Дженсен гэдэг гэж байсан байхгүй. Тэгэл ямар ч шинэ өмд өмсөд явна тэгэл хүмүүстэй байлдаж ноолдол ураал хүрээд ирдэг тийм хүүхэд байсан. Тэгээ сүүлдээ бүр ээжээсээ халгаад имээгээд энэ тэнд айлд очиж таньдаг хүмүүсээрээ нөгөө өмднийхээ хандлахааг оюулж ярьдаг тиймэрхүү байсан. Тухайн үед нь одоо гэрийн хүмүүстэр одоо хүүгээ одоо ийм сайхан том цолтой бүх болно гэж одоо мэдээгүй л явсан юм шиг байна. Тэгээ хүүгээ зэмлээл одоо чи шинэ хувцас авч өгөхөөр ураал хайждаг, татлаа хайждаг юм тэргээл тиймэрхүү юм зөндөл гардаг байсан. Жоохносоо дээрээс нь хүнтэй ноолдоод хувцас өвчдөг. Хувцаа дээр амар хувцас хийдэггүй. Тэр надаас нумгаал авдраас энд гаргаад юмссан ч яаж ах шиг тэгэл дандаа нууж яадаг. Тэр хувцас нэрээсээ тэгээд тэр тухайн үедээ би тэр хүүгээ яг бүх болно тэгнэ гэж боддгоо дандаа загнадаг чи яагаад ноолдоод яагаад бол том усуудаа дандаа том хүмүүстэй ноолддог. Тэгэл аав нь хэлдэг байсан. Тэр хүн чинь надаас ах шүү миний хүү. Гэхдээ энэ миний хүүгийн одоо яг анхны одоо бүхийн сургуульд явж байгаад авсан зураг. Тэгээд анх явуучаад тэгээ хаяад иржсэн цагийн зураг. Эхний хөрсөн эхний өндөө анх явжсэн зураг л да. Тэгээд ингэж бэлтгэл хийжсэн. Тэгээд одоо энэ түрээсний байранд байсан миний хүү. Тэгээд энэ цагийн юм ингэ зураг. Энэ бол одоо яг жинхэнэ аав ээжийнхэн гар дээр одоо ууланд цусан дээр ингэж болсон зураг байна. Энэ одоо миний хүүгийн одоо анхны хүүхэд нь ингэ гарцсан. Ийм цагийн зураг бас байна. Энэ одоо манай уурхаад 40 жилийн болоод тэгээ миний хүү анхны ингэ төрүүлжсэн зураг байгаамаа. Тэгээд би загнаад уурлаад тэнүүхэндээ одоо бас нэг жоохон юу болсон. Тэгээд уурлаад зодоо явуулжсэн цагийн зураг байгаа юм. Тэгээ миний хүү очиод төрүүлжсэн. Тэгээд аав нас дагж яваад тэгээд ингэж ийм авахсан зураг байгаамаа. Төрүүлээд ирчгээд тэгээд одоо би ингээ баян үлгий явах гэж байна гэж танаад дахиад нэг зодоод өгөөч гэд баг гүйжсэн. Тий би танаар зодуулсан чинь төрүүлчлээ ээж гэдэг чийсэн. Тэгээ би бод ээж нь одоо тэр тухайн үедээ л уурлж хүүгээ зодчихсан болохоос ш одоо уур хүрээгүй байгаа нөхцөлд ээж нь хүүгээ зодох уу гэж тэгжсэн л дээ. Тэр үедээ бид нэр мэддэггүй байсан. Яг хүүгээ яг тэр бүх олон жил мэддгүй тэгэл хүн аваад явж байгаа тэгэл хүй хайчгээд наанаас нь заанаас нь ядгүй тэгсэн үздэж байна. Тэгээд боо ингээ хүү чин заан болчлаа гэдгсэн чи хүй амар сони бигээ бүр ингээ үүлээд омгшаад көдөөч байлаа тэгээд тэгсэн одоо ингээ хүүгээ чи аваад очлоо гэдгсэн. Тэгээ аваад
көдөд очиод бэлтгэл хийгээд хоол хийгээл тэгжсэн тэгсэн хүү аваад ирлээ тэгсэн пурганта аваад ирлээ. Очиад хүүгээс тоссон хоёлаас гараад тосон штэ. Тэгэл тоссон чинь таг шогоо идсэн машин дотор миний хүү суулгацсан. Тэгээ би амар их баярлжсэн. Тэгэл үүлээд хүүгээ тачимсэл. Жохоо хүүхэд сумын зан аваад ирлээ. Чин 17 16 доллартаа л авсан юм. Жохоо хүүхэд. Ёстой өгөр хэлхийн аргагүй сайхан байт юм байл. Ер нь тэгэл хүн чинь шар өсвөсөл явчихд юм байл шүү дээ. Ховцонхол биенээс хэн дээрээ явж байгаа юм шиг санагддаг юм байл шүү дээ. Хацаа цол үртгэт нь хажуу сууж байгаа хүмүүст энэ одоо манай хүү шүү дээ бат хэлж чи гэж хэлж үзмээр зэрэг санагддаг юм байна уу? Ер нь ингээл надыг босоод уухалал би хашгирал ингээл сандал дээрээс уухалал босоод ирсэн. Тэгсэн хажуу сууж ирсэн. Гэхдээ би нутгийн нэг ахтайгаа цуг сууж ирсэн байхгүй. Тэр ах цааш нь уламжилж ярьсан юм уу яасан бөө мэд хүмүүс баяр хүргэсэн шүү. Сайхан юм бэл. Өнөөдөр заан цол хүртгэт нь мэдээж аав ээжийн төтөөгийн сум орондоо яраа, аймаг орондоо яраа. Одоо зизааныг бас дэмждэг тэр дэмжигчдэндгээ бүгд л сайхан баярлж хөөрсөн. Мэдээж бас аав ээж ихнүүд илүү баярлж хөөрөөд хүүгээ мэдээж гэртээ ороод ирэхийг бас догтлон хүлээн суусан баг. Тэр тухайн үеийнхаа сайхан мэдрэмжээс та яриач. Тэгэл би авах ёстой. Ёстой өгөр хэлхийн аргагүй л одоо сайхан байлаа тэр үед. Тухайн үед чинь тэр үед ч одоо манайхан баруун талынхаа ууланд манайхан зуслан хийж гардаг байхгүй юу? Тэгээд яг тэр 7 сарын өвлийн баяраар чи манайх ууланд байлаа. Тэгэл гэртээ зургтээ үзэл та хөө маань зам боллоо. Ёстой хагартлаа баярлж илээ. Тэр хаваа айлын саахалтынхан хүмүүс ирээл бид нар чинь бүгдээрээ баяр хөөр боллоо тэгэл. Тэгэл ард нь утахгүй миний хөө манай энэ загчин төмний тонжоо наадам гэж болсон. Тэр наадамда хөрөлцөөхөр хотоос ирээл тэгээд бид нар хүүгээ энэ урдаас зам дээрээс манай сумын удирдлагууд бүгд хүлээж тосч аваад гэж хүүтэйгээ анхтай гэж уулзчихсан да. Мэдээ цол авсан хүн найр наадмаа хийгээд цолныхаа мэлал өтрийг хийгээ явсан баг. Тийм тэр зун нэрээ тэгээ миний хүүчин нутгараа яваад тэр загчин төмний тонжоо наадамд ороод энэ Ховд аймгийн Чандуун сумд баруун бүсийн даншиг наадам болсон тэндээ оролцоол тэгээд хот руугаа очоод бас нэг айр сайрхан ажлаа хамжуулаад тэгээ буцаж ирээд нутг орондоо цолныхаа найр хийж байж байгаа тэгээ явсан да. Гэдэг миний хүчин тий ааваа бол ер нь дагдаа гэр нь аав нь ер нь голцоо аавн дагуулаад бүхэд юмд явдаг одоо мал ахуу одоо тэгээд одоо эрэхтэй хүний гадна хийдэг юм дээрээс нь хүүгээд голдож дагуулдаг гэсэн. Угаасаа нэг айлын том гэдэг утгаараа тэгэл миний хүү чинь аавал дагна штэ. Тэгээд бас аав нас сайхан ийм өөжөө тэгээд сайхан тайвна. Миний нөхөр чинь тэгээд тэр хүнээ дагаад аавын дагаад бас гоё хүмүүсээ гоё хүмүүсээ миний хүч. Бүгдхүний аав байх одоо өстө үнэхээр сайхан штэ. Одоо миний хөөчин барилдаад ингээд даваад гараад ирэх хараад хамгийн түрүүнд аавын нэр орж байгаа шүү дээ. Тэгээд дараа нь утгуусаа дуудуулна. Та ерөн залуудаа өөрөө барилдаж байгаа. Би яг сумандаа нэг зүгээр ганц хоёр нотдаг байсан. Өөрөө өндөө санагддаг байсан. Бүхэд сонирх, барилдах сонирхолгүй. Сонирхолгүй байсан. Загчин төмний шүтэн одоо энэ Баатар хархан гэж одоо мөнгө цаастай тэм сүрлийг хархан байгаа. Эндээ одоо манай хөө жилдээ нэг удаа өөр зөөрж ирж гардаг. Уламжил тогтцоо. Бас Ховд аймагтай барилдаад аймгийн заан цол урж исэн тухайн үеийн барилдаа нэг тас дурсаж яриач. Хөөтэйгээ хамт гэргээтэйгээ явж үзсэн гэсэн. Тийм. Ер нь хүүгээ аймгийн цол манай хөөч одоо аймгийн цолыг 2 жилийн дотор авсан шүү дээ. Тэгээд аймагт ирж барилдахт м одоо бүтэр уян тоолынхаа хөвөн дээр очиж одоо гэр оронгоо бариад хоол ундаа авч очиод одоо хүйтэй хоол унд ингэж игээд тэгэл хүйтэй орж баярлдаг байсан. Эхний жил миний хөөч зэргийн начин болчиход нэг хөдөлгөө хэд хоногийн зайтай аймагт ирж барилдаад аймгийн арцх цол авсан. Дараа жил нь мөн аймгийнхаа баяр наадамд ирж барилдаад аймгийн заан цол аваад тэгээд одоо миний дотор хөв бодлоо одоо аав хүний бодлоо одоо
хүүгээ дагуулаа гэртээ харах юмсан л гэж бодож байсан чинь хөө маань шууд за би одоо шууд онгоцны билет бичүүлчлээ. Уцаа дотроо явна. Ахын Эрдэнэт Мэрдэнд одоо баяраа хийгээгүй газар байвала энэ одоо тэнд очиж байлдаж ямар ч гэсэн энэ жил аймгийн алтан цолоо авна гэдэг явсан. Тэгэхээр минь бодлого миний хөөч Орхон аймагт очиж байлдаж аймгийн алтан цолоо авсан да. Дэрэгдэн бас тэнд оцтож илээд сөөргөөрөө. Тий гоё шүү дээ. Өстой гоё. Тэгэл миний хүүг заан аваад яатсан байхад аав нь хүүтэйгээ бөхөө өргөнд баяр үзэхээр явсан. Хотод тэгэл би ч ууланд ингээд сүүгөө өргөөл энэ хүүхдүүд ингээд хамт зусдаг. Тэгэл ээж багийнх тэд давлаа шүү. Батэл зах тэд давлаа шүү гэхтэл зүгээр өстой зүгээр огшоол байт юм байлаа. Тэгэл сүүгөө өргөөл өстой залбирал гадаал байдаг би ирсэн. Зуны нөхцөлд бол ирээс хүүгээ барилдахад дандаа гадаа сүүгөө өргөдөг. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Once Group. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Box Brand. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Empire Totem Brand. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Хошхон Brand. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Evento Ballroom. Сар ширхний тусгаар дугаар зориулан хүргэж байгаа бүхэн яав болон маань энэ өрөөд өндөрлөж байна. Манай өнөөдрийн дугаард Ховд аймгийн Зэрэг сумын хараад Монгол улсын зам Батүлжигийн аав баяр хүүгээ оруулцлаа. Тэгээ Монгол төмдөө гарчгүй туу жилдээ илгээрээ инх хамгаалан төрлөөрөө төвшин хамгаалан сайхан байж сар шиндээ сайхан шинэлхийг хүсээрээ. Монгол төмний сар шиндээ сайхан шиндээрээ. Уран хурц барилдаанаараа үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээсэн Батүлзий зааны аав ээж хязгаарын зинхэр нутагта энхүү тайван амгалан аж төрн суун. Монгол улсын хүчит зам Батүлзигийн аав баяр хүүгээ хөөмөн Монгол төмний хайртай бүх болох хувьтай хүн байж дээ хэмээн хүүгийнхээ тухай дурсамж бахархал дүүрэн яриа дэлгэхтэй хэлснийг дахин онцлоод энэ удаагийн бүхэн ав нэвтрүүлгийн өндөрлөе. Та бүхэн сар шиндийн төрлөөрөн төвшин амгалан элэгээрэн энх амгалан сайхан шинлээрээ.